Нийслэлийн 2025 оны хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний бодит гүйцэтгэлтэй уялдуулан нийслэлийн үнэт цансны хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний 1,987.5 тэрбум төгрөгийн санхүүжүүлэх дүн 686.5 тэрбум төгрөг болгон бууруулахаар 2025 оны төсвийн тусламжид мөн тусгаад байна. За мөн урсгал зардлын хооронд зохицуултууд ихээр төлөвлөсөн. За үүнд ахмад настай иргэдэд олох нийтийн тээврийн унааны нөхөн төлбөрийг 2.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олох нийтийн тээврийн унааны нөхөн олгорыг 1 тэрбум төгрөгөөр, цагдаагийн албан хаагчдад олох нийтийн тээврийн унааны нөхөн олгорыг 1.7 төгрөгөөр төс бууруулахаар ингэж дотор нь шилжүүлээд байна. За гамшигын эрсдлийг бууруулах, нийслэлийн зөвлөлийн зардал 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны зардлыг 1.5 тэрбум төгрөгөөр бууруулж хооронд нь шилжүүлэх байдлаар бол төсөвт өөрчлөлт оруулаад байна. Эрхэм нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нараа төсвийн тухай хуулийн 34.2, 64-р зүйлийн 64.1-2 заасны дагуу нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлцэн өгч шийдвэрлэж өгнө. Баярлалаа.